Зөв бүгд нь өнөөдрийн мэдээг үргэлж өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ IELTS Cambridge 19 сурлалын хамгийн ихний reading test дээр ажилласан. За тэр дундаа true false not given гэдэг асуултын төрөлтөөр хэрхэн хариулах, ямар зөв стратегиудыг баримлаж IELTS дээр 7-оос дээш оноо авах талаар ярилцах болно. Одоо тийм мэдээлэлд хэдүүлээ энэ дэлгэсэн дээр харагдаж байгаа материал дээр хамтдаа ажиллана гэсэн. За тэгээд энэ бол мэдээж миний хамгийн ихний YouTube-ийн бичлэг. Энэ channel дээр цаашдаа IELTS шалгалт дээр дахин унаад хэдэн сая төгрөг хэдэн сар жилээр нь алдахгүй тулд яг найдвартай ганц чанартай бэлдээд өссөн оноогоо авмаар байгаа хүмүүст зориулж IELTS-ийн стратегиуд, IELTS-ийн mock test-үүд дээр орох анализууд, ер нь IELTS-тэй холбоотой маш их хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцах болно. Тэгээд манайхан subscribe дараад, like дараад үзцгээгээрэй. За тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. За IELTS бэлж байгаа тохиолдолд бол мэдээж зөндөө олон вебсайт, зөндөө олон bla 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 гэсэн source-уд бол байгаа. Гэхдээ хэдүүлэнд нь байгаа хамгийн найдвартай, хамгийн чанартай, хамгийн IELTS стандартад дөхөхгүй залбын ёсны их сурвалж юу гэх юм бол IELTS Cambridge болон British Council-аас цаанаас нь өгч байгаа материалууд байдаг. Тийм учраас хэдүүлээ яг өөрсдийнхөө чансыг шалгалж яг зөв материал дээр ажиллахыг үл ер нь IELTS Cambridge дээр ажиллаарай гэж би хүмүүст хэлдэг. За тэгээд хэдүүлийнх нь өнөөдөр ажиллах байгаа материал бол IELTS Cambridge 19 цуврал байгаа шүү. За тэгээд хэдүүлээ reading test нэг дээр нь ажиллаж байна гэсэн. За тэгээд би бичлэгээ та хэд паузлж байгаад ерөөдөө энэ ихээ бол уншиж болно. За би та хэд ерөөдөө бүр нэлийн томруулаад байна. За guys, тэгэхээр та одоо screenshot хийж авна уу эсвэл ямар нэг байдлаар зүгээр бичлэгээ паузлж байгаад юусэн энэ ихээ бүрэн уншаад дуусгачаар. Ягаад гэх юм бол би одоо шууд асуултууд руугаа ороод яриад эхлэх учраас хэдүүлээ мэдээж ихээ уншаагүй бол асуултанд хариулна гэж юу авах вэ те. Би бол өөрөө дөнгөж сая энэ юун дээр mock test дээр бүтнээр нь бол ажиллаж дууссан. За тэгээ нийтдээ 40 асуултаас бол 39-ийг зөв хийсэн. Сүүлийн paragraph passage дээр бол нэг алдаа гаргасан байгаа. За тэгээд намайг ямар асуултан дээр алдсан бэ гэдгийг дараагийн бичлэгээс сонирхчихвэл үзээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр бол хэдүүлээ зөвхөн эхний 7 асуулт буюу true false not given дээр ажиллахаар байгаа. За тэгээд хэдүүлээ шууд эхний асуултаа эхнээс нь ажиллаад явцгаая. За true false not given гэдэг асуултын төрөл нь өөрөө эхлээд ямар утга учиртай яадаг асуулт юм бэ гэж гайхаж магадгүй. Тэгэхээр true false not given бол ер нь бол нэлээд харагдаж байгаа шиг чи мэдээллүүдийг нь уншаад за тэгээд мэдээж энэ мэдээлэл их дээр байгаа мэдээлэлтэй чинь таарж явах юм бол true гэдэг сонголтыг сонгоно. Хэрвээ энд өгөгдсөн мэдээлэл маань яг их дээр гарснаас чинь зөрж эсрэгдсэн мэдээлэл өгч явах юм бол false гэдгийг сонгоно. Харин энд өгөгдсөн мэдээлэл ердөөсөө их дээр хаа нэгэн газар нь гарч ирэхгүй байх юм бол not given гэдэг сонголтыг нь сонгоно. За хүмүүс бол ихэнхдээ false болон not given хоёрыг бол маш их андуурч алддаг. За тэгээд хэдүүлээ би энэ 7 асуултан дээр ажиллаж явж байхдаа хэдүүлээ ямарыг нь false гэдэг байгаа, ямарыг нь not given гэдэг байгаа гэдэг жишээнүүд дээр яг өөр юу нь өөр бэ гэдгийг нь маш сайн дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх учраас манайхан бичлэгээ дуустал нь үзээрэй. За та тэгээд мэдээж бичлэгээ паузлж байгаад энэ ихээ бүхэлд нь уншаад дуусгачихсан байх. За тэгээд ер нь бол IELTS шалгалт маань нийтдээ 60 минут үргэлжлэдэг, нийтдээ 40 асуулттай, нийтдээ 3 их унших шаардлагатай байдаг. Тийм учраас ерөөдөө та нийтдээ 3 ихийнхаа нэг их дээр нь 20 минутыг зарцуулж байх хэрэгтэй. Ер нь бол яг beginner буюу дөнгөж бэлдэж эхэлж байгаа хүмүүст бол 20 минут гэж хэлдэг. Гэхдээ хэдүүлээ цаашдаа бүр илүү гаршаад илүү сайн IELTS-ийн бэлтгэл рүү ороод эхлэхээр эхний passage буюу эхний их дээр бол хамгийн ихтэй 15 минут зарцуулж шаардлагатай. Дараагийнх дээр нь 20 минут, дараагийнх дээр нь 25 буюу хамгийн сүүлийн их дээр 25 минутыг зарцуулах хэрэгтэй. Яагаад гэх юм бол IELTS-ийн reading нь их ахих тусам хүндрээ арай илүү хүндрээд эхэлдэг. Тийм учраас эхний их хамгийн амархан учраас хэдүүлээ хамгийн бага хугацаа буюу 15 минут, хамгийн сүүлийн их дээр 25 минутыг аяанда зарцуулдаг болоод эхэлнэ гэсэн. Түүнээс наан бол дөнгөж эхэлж байгаа явцдаа бол хэдүүлээ 20 минут гэж тооцоод уншиж болно. За тийм учраас ер нь бол хэдүүлээ эхний их дээр бол 13 асуултанд хариулах даалгавартай. Тийм учраас хэдүүлээ нэг асуултан дээр бол ойролцоогоор 1 минутыг зарцуулна гэж тооцоод энэ ихийг бол 7 минутын дотор бүгдээр ингэ уншиж дуусгах ур чадвартай болох хэрэгтэй гэсэн. За тэгээд хэдүүлээ ихээ уншсан байгаа байх. Тийм учраас шууд асуулт руугаа орцгоё. За ихээ уншиж байхдаа бол мэдээж хэдүүлээ бүгднийг нь детальчилж бол уншаад авахгүй нь бол угаасаа ойлгомжтой. Яагаад гэвэл IELTS-ийн шалгалт бол яг энэ ихийг бүрэн дүүрэн 100% үг өгүүлбэр гэдгийг нь бүгднийг нь ойлгож ийнө үгүй гэдгийг бол шалгаж байгаа биш. Энэ
ихтер тулгуурласан 40 асуултанд л хэдүүлэн хариулахыг шаардж байгаа. Тийм учраас хэрвээ явц донд чинь ямар нэг ойлгохгүй үг хэллэг эсвэл өгүүлбэрүүд байх юм бол тэрэн дээрээ гацаад юу юм бол гэж удаан цаг алдахгүйгээр аль болох үргэлжлүүлээд маш хурдтайгаар уншаад байх хэрэгтэй. За тэгээд хамгийн ихэнд уншиж байгаа тохиолдолд хэдүүлээ scheme гэдэг уншлагын техник буюу хурдтайгаар гүйлгэж хараад гол утга санааг нь барьж авах гэдэг энэ уншлагын техникийг барих хэрэгтэй. Яг гэх юм бол хэдүүлээ асуултуудаа уншиж эхлэегүй байгаа. Яг ямар төрлийн мэдээлэл хайхаа мэдгүй байгаа. Тийм учраас зүгээр л яг үндсэн гол санааг нь ойлгоод эхний уншилтаараа бол яг гол санаануудыг нь л ойлгоод барьж явж явахд бол болно гэсэн үг. Харин дараа нь хэдүүлээ асуултаа уншсны дараа scan буюу яг тодорхой мэдээллийг ихтэрээс илрүүлж олох тэр ур чадварыг scan хийх уншлагын техник гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр хэдүүлээ эхний уншилтаараа бол scheme хийгээд за асуултуудаа уншсныхаа артаас scan хийнэ гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ шууд эхний асуултаас уншаад эхлэе те. People had expected Andy Murray to become the world's top tennis player for at least 5 years before 2016 гэдэг өгүүлбэр байна. За энэ юу гэхээр 2016 оноос өмнө Andy Murray гэдэг хүнийг хамгийн багадаа 5 жил ерөөдөө ийм топ одоо дэлхийн шилдэг теннисчин байна гэсэн ийм хүлээлт хүмүүсийн дунд байсан гэсэн утгатай өгүүлбэр байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ мэдээлэл ихтер өгөгдсөн байна уу? Эсвэл ихтер эсрэгцүү мэдээлэл байна уу? Эсвэл огт энэ талаар дуртаагүй байна уу гэдгээ ихтэрээс хайна гэсэн үг. За тэгээ мэдээж IELTS-ийн шалгалтын дээр бол эхний асуулт бол угаасаа эхнээс нь уншаад явна. За тэгээд ерөөдөө хамгийн эхний асуулт учраас ер нь бол яг даалт ухаанаараа бол параграфын хамгийн ихний параграф дотор байх магадлал бол маш өндөр. Тийм учраас хэдүүлээ шууд ихний параграфаас скан хийгээд эхэлнэ. За тэгээд эхний асуултаа уншиж байхдаа ерөөдөө хэдүүлгийнх нь энэ асуултан дээр байгаа түлхүүр үг юу вэ гэхээр Andy Murray буюу ийм оноос нэр байгаа. Тэгэхээр хэдүүлээ зүгээр Andy Murray гэдэг хүнийг гэдэг оноос нэрээ бариад guess Andy Murray хаана байна гэж гуйлгээд харах юм бол окей энэ ч байж таа. Тэгэхээр энэ авийн мэдээлэл дээр бол хэдүүлгийнх нь одоо энэ асуултын хариулт байх өндөр магадaltaй гэсэн үг гээд энэ хаваа илүү тогтож уншна гэсэн үг. Зөвхөн Andy Murray гэх мэтлэн хүний нэр эсвэл юм оноос нэрүүдийг л хэдүүлээ түлхүүр үг болгож барьж ингэж скан хийж аван түүнээс шиг зүгээр энгийн үгийг бол барьж скан хийх юм бол хэдүүлэн энэ IELTS бол маш ихээр төөрөгдүүлдэг. Тийм учраас зөвхөн оноос нэрийг барьж скан хийш үү хэрвээ яг үг дагнаж скан хийж байгаа бол түүнээс ерөөдөө ихэнх тохиолдолд бол хэдүүлээ яг утгачлж скан хийх хэрэгтэй буюу энэ өгүүлбэрийн утгыг яг энэ одоо мэдээллийн утгыг нь барьж скан хийх гэсэн. Одоо нэгсэндээ ямар байдлаар хийх вэ гэхээр за окей ерөөдөө 5 жилийн өмнөх хүмүүсийн хүлээлтийн талаар энэ асуулт маань ярьж шүү дээ. Тийм учраас 5 жилийн өмнөх хүлээлтийн талаар хаагур ярьж чинь тийм утгатай хэсэг хаана байна гэж утгаар нь ингэж хайж скандж явна гэсэн үг. Ихэнх тохиолдолд. Яг зарим тохиолдолд зарим асуултан дээр ингээд яг оноос нэртэй түлхүүр үг өгсөн байгаа учраас түлхүүр үгээр нь ингээс скандад яг тэр мэдээлэл хаана байна гэдгийг нь олох боломжтой гэсэн үг. Ойлгомжтой баг те. За тэгээд хэдүүлээ Andy Murray гэдэг энэ мэдээлэл бол энэ ч байгаа учраас эндээс энэ хавийн хэсгийг ерөөдөө ингээд энээс хоошоогоо ер нь энэ эхний параграфыг илүү тогтоод яг ийм мэдээлэл өгч үгүй гэдгийг олцгоё. За. Ер нь бол олчлоо. Тэгэхээр хэдүүлгийнх нь асуултын хариулт бол хамгийн сүүлийн өгүүлбэрт байна. Мэдээж хэдийгээр хэдүүлгийнх нь хамгийн одоо түлхүүр оноос нь нэр маань бол хамгийн энчээ гарч ирж байгаа ч гэсэн яг ийм 5 жилийн өмнөх хүмүүсийн хүлээлтийн талаар энэ дээдлийн энэ одоо тодруулаагүй байгаа хэсэгт бол ерөөсөө яригдаагүй зүгээр л ихэд авраг авсан ийм хүмүүсийг ялсан учраас ихэд маш ийм хүчтэй аврагт тооцогддог энэ тиймэрхүү зүйлсүүдийг л ярьж байна. За тэгээд яг энэ хамгийн сүүлийн үйлдвэр дээр нь болохоор яг 5 жилийн өмнөх хүмүүсийн хүлээлтийг ярьж байгаа байхгүй те. Yet 5 years previously he had been regarded as a talented outsider who entered but never won the major tournaments. Боёо хэдүүлээ хүмүүсийн хүлээлт нь бол одоо ерөөдөө айгүй obviousтай хүн гэж 5 жилийн өмнө бол хүлээгддэг байсан. Гэхдээ ерөөсөө ийм major tournaments боёо ийм том тэмцээнд ялж үзээгүй зүгээр л ийм obviousтай хүн гэж ийм 5 жилийн өмнө бол ийм үзэгддэг байсан байна. Манай одоо Andy Murray гэдэг хүн бол гэхдээ хэдүүлэн яг нь асуултан дээр л юу гэдэг өгсөн байгаа вэ гэхээр Andy Murray-г хамгийн багадаа 5 жилийн турш ингэж ийм топ теннисчин байна гэж 2016 оноос
Өмнө бол ингэж хүмүүсийн хүлээлт байсан байна шүү дээ. Тэ? Тэгэхээр ерөөдөө энэ бол хоёр мэдээлэл бол эсрэгцэж байгаа байхгүй. Өмнө энэ яг бодит өгсөн байгаа их дээр маань юу гэж гарч ирж байгаа гэхээр хэдүүлэн нь болохоор энэ хүн бол зүгээр юм авьяастай ч гэсэн хизээч юм том тэмцээнд бол ялахгүй гэсэн 5 жилийн өмнө хүлээлттэй байсан байна. Тэгсэн чинь асуултан дээр болохоор хүмүүс болохоор бүр хамгийн багадаа 5 жилийн турш юм тасралтгүй юм топ хэмжээний тамирчин байна гэсэн ийм хүлээлттэй байсан гэсэн утгатай өгүүлбэр байгаад байна шүү. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь эхний асуултын хариулт бол false буюу энэ эхний асуултан дээр өгсөн байгаа мэдээлэл passage дээр байгаа мэдээлэлтэй эсрэгцэж зөрж байна гэсэн үг. Тийм учраас эхний асуултын хариулт бол false болж орж ирж байгаа шүү. За дараагийн асуулт руу орцгоо хэвлээ. За эхний асуултын хариулт бол энд өгсөн байгаа юм чинь мэдээж хоёр дахь асуултын хариулт бол энэс хойшоо байх нь ойлгомжтой. Ер нь IELTS дээр яг энэ ингэж дараалалаараа асуултын хариултууд бол орж ирдэг. За тэгэхээр хэдүүлээ энэ тодруулсан байгаа хэсгээс хойшоогоо буюу хоёрдугаар зохицолбороос эхлээд уншаад явна гэсэн үг. За тэгтээ мэдээж эхлээд асуултаа бол уншин. За тэгээ хоёрдугаар асуулт юу гэж байгаа вэ гэхээр the change that Andy Murray made to his rackets attracted a lot of attention. Буюу Andy Murray-гийн ракетанда хийсэн өөрчлөлт нь маш олон хүний юм анхаарлыг татсан асуудалтай өгүүлбэр байна те. За тэгэхээр иймэрхүү төрлийн мэдээлэл өгч үгүй юу гэдгийг хэдүүлээ хаана гэсэн үг. За тэгээд өмнөх асуултан дээр бол Andy Murray гэдэг оноос нэр өгсөн байсан учраас хэдүүлээ Andy Murray гэдэг үгээр нь ингэж гэл сканер цараад яг тэр төрлийн мэдээлэл хаана байна гэдгийг олж болж исэн бол энэ асуултан дээр бол ямар нэгэн оноос нэр яг уу Andy Murray гэж өгсөн гэхдээ мэдээж Andy Murray чинь ингээд одоо хаасаагүй давтагдж байгаа учраас ерөөдөө яг дахиж ингэж ашиглахын тулд ер нь жоохон хэцүү болчихж байгаа байхгүй тийм. Яг уу эндээс хойшоогоо бол хэдүүлээ хайж болно. Гэхдээ энэ удаад миний нэг өмнөх поинтыг батлахын тулд хэдүүлээ яг Andy Murray гэдэг оноос нь нэрээр биш ерөөдөө ихэнх тохиолдолд би та хэдэд утгаар нь скан хийгээрэй гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр утгачлж хэдүүлээ скан хийцгээе. Ерөөдөө утгачлал нь гэхээр энэ хоёрдугаар өгүүлбэрийн хоёрдугаар асуултын утга нь юу байгаа вэ гэхээр ерөөдөө Andy Murray гэдэг хүний ракетанд хийсэн өөрчлөлт хэр хүний анхаарлыг татсан бэ гэдэг тийм утгатай хэсэг хаана байна гэдгийг утгачлж сканд. За тэгээд хоёрдугаар параграф зохицолбороос эхлээд уншаад явах юм бол За энэ хэсэгтэй байна. За энэ бол хэдүүлэнгийнх нь асуултанд хариулт өгч байгаа өгүүлбэр гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө эхний зохицолбороос эхлээд уншаад явах юм бол за тэгээд мэдээж ингээд Andy Murray чинь ингээд юу вэ? Хизээч том тэмцээнд ялахгүй аврах болохгүй зүгээр л авьяасаа тоглож гэж яригдчихсэн мөртлөө ямар өөрчлөлт хийгээд ингээд аврах болчихоо гэдэг талаар одоо ингээд хоёр дахь зохицолбор маань бол ярьж байгаа байхгүй. За тэгээд эхний нэг өөрчлөлт нь бол ерөнхийдөө ингээд visible and widely publicized буюу нэг өөрчлөлт нь бол ингээд угаасаа ингээд ил тодорхой байсан. Тэгээд маш их ерөнхийдөө publicized буюу олон нийт бол угаасаа ингээд хүрсэн төгсөн өөрчлөлт байсан байна. За тэр нь болохоор одоо Иван Лендли гэдэг ийм Лендл юм уу? Иван гэдэг хүнийг өөрийнхөө тасалжуулагчдын багт ингэж дуудсан. За тэгээд энэ нь бол угаасаа ингээд аюу олонд хүрсэн, олонний анхаарлыг татсан ийм өөрчлөлт байсан юм байна. За тэгээд энэ тодруулсан өгүүлбэр маань болохоор юу орж ирж байгаа вэ гэхээр another change was so subtle as to pass more or less unnoticed гэж байгаа энэ өгүүлбэр. Дараагийн өөрчлөлт нь болохоор нэг тийм хүн мэдхгүй баг юм unnoticed тэ ерөөдөө ийм олонд хүрээгүй хүн амьтанд бэлэгдээгүй өөрчлөлт байсан. За тэр нь юу вэ гэдгийг одоо ингээд эндээс хойшоо ярьж байгаа байхгүй юу? Like many players, Murray has long preferred a racket. Гэдэг ерөөдөө ингээд that consists of two types of string. Гэдэг ерөөдөө ингээд ракетанд өөрчлөлт хийхийг ингээд илүүд үтсэн гэдэг ерөөдөө ингээд ракетанд тэгээд хойшоо ямар өөрчлөлт хийснүүдийг нь тайлбарлаад явчихж байгаа. Тэгэхээр ерөөдөө хоёр дахь өөрчлөлт нь бол ингээд ракетын өөрчлөлт. За тэгээд тэр нь болохоор нэг хүмүүсийн анхаарлыг татаагүй тэгээд угаасаа мэддэгдээгүй өнгөрцөн гэсэн утгатай өгүүлбэр нь бол ижээ гарч иж байгаа байхгүй. Тийм учраас хэдүүлэнгийнх нь хоёрдугаар асуултын мэдээлэлтэй зурж байна гэсэн үг. Буюу хоёрдугаар асуултан дээр харин ч ингээд аркаданд хийсэн өөрчлөлт нь бол амар хүний анхаарлыг татсан гэсэн мэдээлэл өгсөн байгаа шүү дээ. Тэгсэн чинь текстэн дээр болохоор
энэ нь ерөөсөө ийм олон хүний анхаарлыг татаагүй гэсэн эсрэгцэн мэдээлэл байгаа учраас энэ нь false болж орж ирж байна гэсэн. За, дараагийн асуулт. Most of the world's top players take a professional racket stringer on tour with them гэдэг өгүүлбэр байна. За, энэ юу гэхээр мэдээж мэрэгжлийн тоглогч нар бол бас ийм мэрэгжлийн яг ийм racket stringer гэдэг чинь ерөөдөө аркетны чинь ийм утсыг ингэж хийж өгдөг. Одоо мэрэгжлийн ер нь аркет янзалдаг хүнийг ийм аялын тоглолтонд дагуулж явдаг гэсэн утгатай өгүүлбэр байна. За, тэгээд ийм мэдээлэл байна уугүй гэдэг эндээс хоошоогоо хэдүүлээ уншаад явна гэсэн. За, энэ дээр бол одоо жинхнээс ямар ч юу байхгүй шүү дээ. Ямар нэг оноос нэр бол байхгүй байна. Тийм учраас хэдүүлээ яг цэвэр утгаар нь скан хийж явна гэсэн. Ерөөдөө ийм аялын тоглолт мэрэгжлийн racket stringer ийм ерөөдөө мэрэгжлийн тоглогч нар аялын тоглолтондоо яг мэрэгжлийн ийм аркет янзлаг хүмүүс авч явдггүй гэсэн талаар мэдээлэл хэдүүлээ утгачлаж скан хийгнэ. За, тэгээд би бол энэ хүртэл ерөөдөө уншчлаа. Тэгээд яг энэ хүртэл бол ямар нэгэн байдлаар энэний талаар бол мэдээлэл гараагүй байна. Тийм учраас энэ асуулт бол not given байж магадгүй. Гэхдээ хэдүүлээ яг дараагийн энэ параграфуудаар гараад ирж магадгүй шүү дээ. Хэдийгээр яг энэ хэсэг дээр олоогүй байгаа ч гэсэн. Тийм учраас хэдүүлээ дараагийн асуулт маань хаана байна? Дараагийн асуултанд одоо хариулагдах мэдээлэл хаана байна гэдгийг олох хэрэгтэй. За, тэгээд тэр олсон хэсэг хүртлээ дахиж гүйлгэж уншаад за тэгээд үнэхээр энэ 3 дугаар асуултын талаар мэдээлэл нь байхгүй байх юм бол хэдүүлээ not given гэдэг асуултыг сонгоно гэсэн үг. За, тэгэхээр дараагийн асуулт буюу одоо Mike and Bob Bryan use rackets that are light in comparison to the majority of rackets гэдэг энэ мэдээлэл хаана байна гэдгийг хэдүүлээ олцгоё. За, энэ дээр бол мэдээж Mike and Bob гэдэг оноос нэр гараад ирлээ шүү дээ. Тийм учраас хэдүүлээ оноос нэрээр маш хурдан олох боломжтой. Шууд Mike Bob гэдэг хоёр нэрийг хайгаа авчихна. За, тэгэх юм бол мэдээж шууд энэ дээр гараад ирж байгаа. За, тэгэхээр энэ өгүүлбэрийг хэдүүлээ highlight хийгээд авчтой. За, энд байна. За, тэгээд тэр мөн 2 дугаар асуултын маань хариулт болохоор хаана байгаа бэ гэхээр энд less unnoticed гэдэг дууссан шүү дээ. Тэгэхээр ихэдөө хэдүүлээ эндээс энэ хүртэл одоо хэсгийг дахиж уншиж үзээд үнэхээр 3 дугаар асуултан дээр гарч ирсэн мэдээлэл энэ хэсэгт байхгүй байх юм бол хэдүүлээ энэ асуултын хариултыг not given гэдэг өгөгдлөөр бөглөөд цаашаа үргэлжлүүлж болно гэсэн үг. За, тэгээд дахиад уншаад үзье. Илүү баттгахын тулд шүү дээ, not given гэдгээ. За. Дахиж уншаад үзлээ. Үнэхээр энэний талаар бол 3 дахь асуултын одоо мэдээлэл бол манай их дээр энэ тодруулсан хэсэгт бол байхгүй байна. Гэхдээ хэдүүлэн нь унгаах боломжтой нэг хавх тавьсан асуулт байна. Тэр нь юу вэ гэхээр би та хэдэд highlight хийгээд харуулчтэй. Энэ өгүүлбэр. Энэ өгүүлбэр хэдүүлэн нь унгаахад зориулсан одоо тийм trap буюу занг байгаа байхгүй. Энэ өгүүлбэрийг хэдүүлээ хамтдаа унших юм бол touring professionals have their rackets customized to their specific needs, says Colin Triplow, a UK-based professional racket stringer. Гэдэг энэ өгүүлбэр байна. За, энэ болохоор юу гэж байгаа вэ гэхээр Colin Triplow гэдэг нэртэй одоо англид төвтэй ийм мэрэгжлийн аркет янзлдаг хүн нэг ийм зүйл хэлсэн юм байна. Тэр хэлсэн зүйл нь юу вэ гэхээр аялын тоглолт дээр явж байгаа мэрэгжлийн тоглогч нар өөрийнхөө аркетыг өөрийнхөө тусгай хэрэгцээнд зориулаад ингээд янзлцсан байдгаа гэж хэлсэн байгаа байхгүй. Түүнээс биш. Яг нь энэ өгүүлбэр бол ингээд хэдүүлэнгийнх нь одоо асуултан дээр байгаа түлхүүр аюул олон түлхүүр үгийг ашигласан байгаа байхгүй. Touring гэдэг үг байна. За, мөн дээрээс нь professional racket stringer гэдэг үг байна. Их мэтлээ ингээд яг энэ асуултын хариултыг өгөөд байгаа юм шиг ийм
түлхүүр үгнүүдийг аюу их ашигласан байна. За тэгэхээр би та хэдэд нөгөө хэлээд байгаа гол утгачлж скан хийгээрэй гэдэг гол утга учир нь ердөөсөө энэ хэдүүлэн хэрвээ зөвхөн үгээр дамжуулж скан хийх юм бол окей, Tor гэдэг түлхүүр үг маань бол энэ өгүүлбэрт байна. Professional Racket String гэдэг түлхүүр үг маань энэ ч байна гэд энэ өгүүлбэрийг харснаа за энэ ч бол ерөөдөө ийм мэдээлэл өгөгдсөн байна. За тийм учраас true false хоёрын аль нэг нь гээд ингээд хэдүүлэн ингээд төөрүүлээд ингээд явчих боломжтой байхгүй. Хэдүүлээ зөвхөн ингээд үгээр дамжуулж скан хийх юм бол тийм учраас би таадыг заавал утгачлж скан хийгээрэй гэж хэлээд байгаа. Тэгэхээр хэдүүлэн утга нь юу вэ гэхээр мэдээж топ төвчний тоглогч нар бол мэрэгжлийн юм аркад янзлдаг үнийг аялан тоглолтонд дагуулж явдггүй үгүй юу гэдгийг хэдүүлээ хайгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өгүүлбэр бол ерөөсөө тийм мэрэгжлийн хүмүүсийг дагуулж явдггүй үгүй юу гэж яриаггүй, зүгээр л яг ийм аялан тоглолтоор явж байгаа хүмүүс өөрийнхөө аркадыг өөртөө тусгаалаад ингээд янзлсан байдгаа гэж нэг ийм мэрэгжлийн аркад янзлдаг хүн хэлсэн талаар гарч байгаа өгүүлбэр байна шүү. Тэгэхээр ерөөдөө хэдүүлэнг нь яаж төөрүүлэх гэдэг байгааг та харж байгаа байх. Тийм учраас хэдүүлэнгийнх нь 3 дугаар асуултын маань зөв хариулт нь not given болж таарлаа. За тэгээд хэдүүлээ 4 дахь асуултын одоо түлхүүр үг буюу Mike болон Bob гэдэг түлхүүр үгүүдийг бол энд ч олцсон. Тэгэхээр хэдүүлээ шууд 4 дугаар асуултаа энэ хавьяас эхлээд айгүй сайн тухтай уншаад эхэлж болно гэсэн, илүү төвлөрж уншиж болно гэсэн. За тэгэхээр эхлээд мэдээж 4 дугаар асуултаа орчуулъя те. За Mike болон Bob Bryan гэдэг хоёр хүний ашигладаг байсан ийм аркад нь бол ихэнх хүмүүсийн зүгээр ийм ашигладаг аркаднаас илүү ийм хөнгөн гэсэн утгатай өгүүлбэр байна. За тэгэхээр хэдүүлээ яг утгачлаад ийм мэдээлэл байна уугүй гэдэг үргэлжлүүлээ. За тэгээ Mike and Bob Bryan гэдэг бол энэ чэнэс гарч ирж байгаа. За энэ ч бол хэдүүлгийнх нь асуултын хариулт байна. Яг Mike Bob гэдэг энэ түлхүүр үг маань бол энд гарч ирж байгаа ч гэсэн энэ хэсгээс энэ хэсэг хүртэл ердөөсөө яг юм аркадны жингийн талаар ерөөсөө юу ч яриаггүй, зүгээр л ингээл ийм газраар дамжуулж үйлдвэрлэгддэг. За тэгээд ийм customize хийдэг энэ төрөйгөл ерөөдөө яриад байгаа аркадныга талаар. Гэхдээ яг энэ төгсгөлийн энэ өгүүлбэр дээр аркадныхаа жингийн талаар ярьж байгаа. Буюу the rackets they use now weigh more than the average model гэж байгаа энэ өгүүлбэрийг та яг энэ өгүүлбэрийг илүү тогтож хараарай. Энэ өгүүлбэрийн утга нь юу гэж нэ гэхээр мэдээж одоо энэ Mike Bob the rackets they use гэж байгаа чи мэдээж Mike Bob хоёрын ашигладаг одоо энэ аркад нь энгийн модулөөсөө илүү хүнд жинтэй гэсэн утгатай хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ текстэн дээр гарч байгаа энэ мэдээлэл маань асуултан дээр гарч байгаа мэдээлэлтэйгээ яг таг адилхан утгыг илэрхийлж таарж байгаа учраас энэ асуултын хариулт нь бол true болж орж иж байна гэсэн үг. За дараагийн асуулт. Яг дараагийн асуулт буюу 5 дугаар асуулт. За 5 дугаар асуултыг хэдүүлээ унших юм бол за Werner Fischer гэдэг хүн. За окей. Fischer played with a spaghetti strung racket that he designed himself. Буюу за Werner Fischer гэдэг хүн бол одоо юм спагетти гэдэг нэртэй өөрийнхөө зохион бүтээсэн, дизайныг нь гаргасан ийм аркадаар тоглодог байсан гэсэн утгатай өгүүлбэр байна. За тэгэхээр хэдүүлээ мэдээж нэгт энэ ч бол түлхүүр үг буюу оноос нь нэртэй түлхүүр үг өгөгдсөн байна. За тэгээд энэ мэдээлэл одоо нэрээр нь дамжуулаад энэ төрлийн мэдээлэл хаана байгаа вэ гэдгийг хэдүүлээ маш хурдтайгаар олж болно. За тэгээд шууд гүйлгээ явчих. Энэ нэр хаана байна? Fisher гэдэг нэр Fisher. Окей, энэ ч байна шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийг ерөөдөө энэ нэр орсон байгаа өгүүлбэрийг илүү тогтож, энэ авийг илүү тогтож удаан уншиж болно гэсэн. За энэ хэсэг юу гэж уншъя те. Окей, за Werner Fischer гэдэг хүн бол те started playing with the so-called spaghetti strung racket. Окей. Хэдүүлгийнх нь юутай таарч байна. Өгөгдсөн мэдээлэлтэй таарч байна. Гэхдээ яг та анзаарах юм бол яг 100% таарахгүйгоос 100% гэдэг нь юу вэ гэхээр энэ аркетыг асуултан дээр болохоор энэ аркетны дизайныг нь гаргасан нь болохоор өөрөө байхгүй манай Fisher гэдэг чинь. Тэ? Тэгэхээр яг энэ текстэн дээр өгсөн мэдээлэл маань болохоор яг хөө спагетти гэдэг нэртэй ийм аркетыг бол Fisher бол ашигласан. Гэхдээ яг өөрөө дизайныг нь гаргасан юм уу юу гэдэг мэдээлэл нь байхгүй байгааз тэм учраас яг 100% бол яг таарахгүй байна
Тийм учраас хэдүүлээ үргэлжлүүлээд яг энэ одоо Fisherman өөрөө яг дизайн гаргасан юм уугүй юу гэдгийг илүү баттгаж мэдхийн тулд хойшоо үргэлжлүүлээд уншаад явцгаая. Үргэлжлүүлээд ерөөсөө ямар нэгэн яг энэ аркетыг манай Fisher өөрөө дизайн гаргасан үгүй юу гэдэг талаар мэдээлэл байхгүй байна. Тийм учраас хэдүүлээ энэ асуулт бол not given байх магадлалтай гэдгийг хэдүүлээ мэдээд авчлаа. Тийм учраас хэдүүлээ дараагийн асуулт буюу 6 дугаар асуултаа уншаад тэгээд 6 дугаар асуултын мэдээлэл хаана байна? Тэр хүртэл нь гүйлгэж уншаад за яг үнэхээр энэ 5 дугаар асуултын талаар мэдээлэл одоо энэ дизайны талаар мэдээлэл гарч ирэхгүй байх юм бол хэдүүлээ энэ асуултыг not given болгоно гэсэн үг. За тэгэхээр 6 дугаар асуултаа хэдүүлээ тэгэхээр уншиж гэсэн үг. Энэ асуултанд хариулахгүй төрүүлээч. 6 руу ороод The weather can affect how professional players adjust the strings on their rackets. Гэж энэ буюу одоо энэ мэргэжлийн тоглогч нар одоо тийм өөрсдийнхөө ракетыг ингэж бас ингэж adjust гэж янзлах нь одоо цагуурын нөхцөл байдал мэргэжлийн тоглогч нар бас ингэж ракетаа янзлахад нь бас нөлөөлдөг байсан. Нөлөөлөх нь хүчин зүйлсүүдээ нэгэ гэсэн утгатай өгүүлбэр байна. За тэгэхээр хэдүүлээ энэ мэдээлэл хаана байгааг утгачлаад гүйлгээд уншицгаая те. За мэдээж яг Warner Fisher гэдэг энэ нэр нь бол энэ гарцсан байгаа юм чинь дараагийн асуулт нь учраас энэс хойшоогоо л байгаа. Тэгэхээр хэдүүлээ уншаад гүйлгээд уншицгаая те. Ер нь цаг агаарын нөхцөл байдал нөлөөлдөг үү ракетаа янзлахад нь гэдэг талаар хэдүүлээ ярьж байгаа. Хайж байгаа шүү дээ. За. Яг энэ өгүүлбэр дээр юу гарч ирж байгаа вэ гэхээр ерөөдөө аюулгүй олон одоо мэргэжлийн тоглогч нар бол аюулгүй олон зүйлээс хамаарч ингэж ракетаа өөрчлөлтгөө. За тэгээд тэр дунд нь including the court surface, climatic conditions and game styles. Боёо одоо энэ climatic conditions гэдэг чинь цагуурын нөхцөл байдал гэсэн үг шүү дээ. Тийм учраас ерөөдөө цагуурын нөхцөл байдлаас хамаарч бас ингэж тоглогч нар ракетаа өөрчлөлтгөө гэсэн мэдээлэл текстэн дээр байна. За 6 дугаар асуултан дээр бас 6 дугаар асуултан дээр яг өгөгдсөн мэдээлэлтэй бас яг ялгаагүй адилхан байгаа учраас энэ асуултын маань хариулт нь бол true болж гарч ирж байна. Oh guys. Хэдүүлээ би 4 дугаар асуултыг шал өөр юм бодож та буруу хариулт өгсөн ба шүү дээ. 4 дугаар асуулт чинь ерөөдөө Mike and Bob Bryan use rackets that are in light comparison to the majority of rackets. Энэ асуултан дээр guys юу шүү дээ false шүү дээ. Би энэ ч нөө true гэдэг та хэд буруу хэлсэн санагдаад байна. Би өөрийнхөө сая ажилласан материалаа харсан чинь right би бол false гэж бичсэн байна. Тэгэд яа ч та хэд тайлбарлаж байхдаа сая буруу тайлбарлсан юм шиг байна. Хаана голээ? Энэ шүү дээ. Тэгээд энэ сүүлийн өгүүлбэр дээр нь жингэн ярьж ирсэн гэсэн те. За тэгээд the rackets they use now way more боёо илүү хүнд жинтэй. Энгийн модулоос илүү хүнд жинтэй гэсэн байна. Харин 4 дугаар асуултан дээр болохоор илүү light боёо хөнгөө энгийн модулоос илүү хөнгөө гэсэн утгатай. Одоо асуулт байгаа. Тийм учраас хэдүүлгийнх нь өгөгдсөн асуулт болон текст хоёр дээрх мэдээллүүд хоорондоо зөрж байгаа учраас 4 дугаар асуулт бол false байгаа шүү guys. Би түрүүн буруу ярьчих. Sorry. За, тэгээд хэдүүлээ үргэлжлүүлээд 6 дугаар асуултан дээр явж байсан. За, тэгээд 6 дугаар асуултан дээр бол харин бодит хариулт маань бол true буюу хэдүүлгийнх нь аль өгүүлбэр хэдүүлгийнх нь хариултыг баттгаж өгч байгаа гэхээр энэ өгүүлбэр бол хэдүүлгийнх нь хариултыг баттгаж өгч байгаа. За, тэгээд дараагийн хэдүүлээ алгасан асуулт буюу 5 дугаар асуулт байгаа тий. За, тэгээд хэдүүлээ 5 дугаар асуултыг алгасан шалтгаан нь аль хүртэл уншаад not given гэдэг одоо хариултыг тавьж болох вэ гэдгийг
хэдүүлээ олох гэжсэн. Тэгэхээр ихэдөө хэдүүлээ бол аль хүртэл уншихаа ойлгочлоо. За тэгээд одоо Fisher гэдэг хүний маань нэр бол энэчээ гарчсан. Тэгэхээр энэ үйлдвэрээс энэ хүртэл уншаад үнэхээр яг энэ 5 дугаар асуултан дээр байгаа мэдээлэл гарч ирэхгүй бол хэдүүлээ энэ асуултыг not given гэд цаашаа үргэлжлүүлнэ гэсэн үг. За тэгээ мэдээж угаасаа энэ ч ямар нэгэн дизайн гаргасан гэсэн үйлдвэр ерөөсөө байхгүй. Зүгээр л яг энэ хүн бол тэ spaghetti strong гэдэг нэртэй аркетыг ашиглаж байсан. Энэ ашиглаж тоглож эхэлсэн. За тэгээ тэр нь болохоор ингээд амар топ спин буюу тэ амар юм эргэлтийн хүч гаргаадсан учраас тэр үедээ шууд бандуулжсэн энэ тэр гэдэг иймэрхүү мэдээллүүдийг өгч байгаа. Гэхдээ яг мань хүн маань энэ аркетны дизайныг өөрөө гаргасан уу үгүй юу гэдэг талаар ерөөсөө мэдээлэл өгөөгүй байгаа учраас энэ асуултын маань хариулт бол not given болж байна гэсэн үг. За, ойлгомжтой тайлбарлсан байх гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ 5 дээр хариулсан, 6 дээр хариулсан. За тэгээд одоо 7 дугаар асуулт буюу хамгийн сүүлийн асуулт. За мэдээж хамгийн сүүлийн асуулт учраас бас яг нэлээд доогуур зөв хариулт нь байх магадлалтай. За тэгэхээр хэдүүлээ хурдтайгаар скан хийхдээ мэдээж энэ асуултаа эхлээд уншина. За асуултаа уншихад бол Pete Sampras гэдэг нэртэй оноос нэр өгсөн байгаа учраас хэдүүлээ гис хурдтайгаар энэ нэрийг хайж олоод энэ асуулттай тохирох мэдээлэл хаана байна вэ гэдгийг олж болно гэсэн. За тэрнээс өмнө өгүүлбэрийнхаа утгыг хэдүүлээ хамтдаа ярилцгаая. It was believed that the change Pete Sampras made to his rackets contributed to his strong serve буюу одоо Peter Sampras гэдэг мань хүний ийм хүчтэй давуулт нь болохоор аркедэнд хийсэн өөрчлөлтөнд холбоотой гэж ерөөдөө хүмүүс ингэж итгэдэг байсан байна. Холбоотой гэж хүмүүс ингэж ярьж итгэдэг байсан байна шүү дээ. Тэгэхээр ерөөдөө ийм утгатай мэдээлэл өгч үгүй гэдэг хэдүүлээ олно. За тэр мэдээллийг олохдоо Pete Sampras гэдэг оноос нэр түлхүүрүүгээр нь дагуулж олно гэсэн. За Pete Sampras гэж хаана гарч байна guys. За өмнөх асуултын маань хариулт бол хамгийн сүүлийн 6 дугаар асуултын хариулт бол энэ ч байсан. Тэгэхээр хэдүүлээ эндээс хойшоогоо энэ хэсгийг гүйлгэж ингэж уншна гэсэн үг. Pete Sampras гэдэг нэр хайцгаая. Okay, Pete Sampras гэдэг нь гарч ирж байна те. За тэгэхээр энэ түлхүүрийг олсон учраас энэ түлхүүрийг хаанаас эхэлж чинь тэр хэсгийг нь илүү тогтож уншицгаая те. За энэ өгүүлбэрээс эхэлж байна. For example, much of the serving power of US professional player Pete Sampras was attributed to the addition of 4 to 5 lead weights onto his rackets, and to date many professionals have the weight adjusted during the manufacturing process гэсэн утгатай гэсэн өгүүлбэр байна. За тэгээд энэ ч бол угаасаа та уншаад ойлгож байх энэ юу гэсэн үг вэ гэхээр much of the serving power буюу энэ давуулах хүчнтэй энэ Pete Sampras гэдэг үний давуулах хүч нь ерөөдөө ингээд 4-5 ийм хүндрүүлэгч аркетанда хийсэнтэй холбоотой байсан гэж энэ ч утга нь бол ийм утгатай өгүүлбэр бол өгөгдсөн байна шүү. Тэгэхээр энэ маань өөрөө 7 дугаар асуултан дээр гарч ирж байгаа мэдээлэлтэй утгын хувьд яг адилхан таарж байгаа учраас энэ асуултын маань хариулт нь бол true болж орж ирж байна гэсэн үг. Ойлгомжтой байх те. За тэгээд хэдүүлээ зөв хариултууд маань эхнээсээ false, not given, false, not given, true болж гарч ирлээ гэсэн үг. За тэгээд true false not given асуултын төрөлд бол иймэрхүү байдлаар хариулаад явна. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр 8-аас 13 дугаар асуултан дээр бол хамтдаа ажиллаад хамтдаа хариулаад явна. За тэгээд тэр бичлэгээ үзмээр байх юм бол мэдээж манай channel дээр лайк болон subscribe дараад хүлээж аваарай. Тэгээд дараагийн бичлэгийг хаалгуулах хамгийн урт дараа аплод хийнэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.